Мэцхан үнэтэй өнөөдөр их цэвэрлэгээ хийсэн байгаа. Тэгээд их цэвэрлэгээнийхаа үр дүнг хальт хуваалцъя гэж бодож байна би. Ерөнхийдөө энэ теорийг янзлаад бүх нүүрний арьс арчилгаа тэгээд нүүрний будалтын бүтээгдэхүүнүүдээ гаргаад арчхыг арчаад багснуудаа ваагаад хорлоонуудаа ваагаад нэлээх ажил хамжууллаа өнөдөр тайгуунд ч байгаа дэр тэгээд үр дүнгийн та бүхэндээ зүгээр юм блог хэлбэрээр хуваалцъя гэж бодож байна. Энд болохоор дандаа миний нүүрний арчилгааны бүтээгдэхүүнүүд байгаа. Клоранцын хамгийн сүүлд авсан тоник энэ байна. Тэгэхээр өмнөх бичлэгдээр орж исэн бүтээгдэхүүнүүд дээр нэмж авсан юм бол зөвхөн энэ тоник байгаа. Тэгээд бас нэг серум байгаа. Тэгэхээр хамгийн сүүлийн бичлэгийг та бүхэн миний доор оруулах, дээр оруулах линкээс ороод үзээрэй. Энд болохоор Айсенбергийн арьс арчилгааны маск хэрэглээд одоо нэлийн сар гарan болж энэ удахгүй үр дүнгээсээ хуваалцсан. За иймэрхүү сүүлд нэмж авсан гэвэл ийм хар маск байна хамрын. За энд болохоор дандаа нүур бүдэлтийн бүтээгдэхүүнээс өнөөдөр маш их юм гаргаж таглаа. Энэ болохоор фаундейшн үлдээсэн 2. Тэгээс нүур бүдэлтийн бүтээгдэхүүнүүдийн талаар би өнөөдөр арай дэлгэрэнгүй серий гэж бодож байна. За хамгийн ихэд мэдээж фаундейшнээс эхлэх фаундейшн бол Clarins Skin Illusion гэдэг ийм фаундейшн хэрэгжилж байгаад тэгээд хамгийн сүүлд энэ жил шинээр гарсан Everlasting Nude Fluid гэдэг энэ фаундейшныг авсан байгаа. Тэгэхээр нэг нь арай цайвар 105 nude гэсэн үгтэй, нэг нь 108 cent гэсэн үгтэй. Тэгээд энэ хоёр нарны хамгаалалт 15 та учраас одоо хавруулж байгаа нар гарч байгаа үед бол маш тохиромжтой гэж бодож байгаа. Нилээ удаан хэрэгэлдэг байгаа нэг юм фаундейшныг бол би 3 сар ялдчихгүй хэрэглэнэ. Цаашлаад мэдээж миний тэний бол үлдээсэн байгаа. Ийм өнгөтэй. Бүр энэ цахихын өнгөнд дууссан. Түүнээс бусад энэ өнгө бол хэрэглэгддэг байгаа. За уруулын бүтээгний хувьд бол ганцхан стилер гэдэг хамгийн сүүлд авсан энэ уруулын бүтэгийг үлдээсэн. Тэгэхээр өнөөдөр би бол өөрийгөө маш үр дүнтэй их цэвэрлэгээ хийсэн гэж бодож байгаа. Энэ ийм гоё нюд тодч биш, бүдэгч биш. Ийм гоё өнгөтэй уруулын бүтэгийг 300 хувиар би хамгийн сүүлд авсан байгаа. Стилер гэдэг юм компани. Өмнөх бичлэгүүд дээр бас гарч ирсэн. Хэрвээ та бүхэн үзчихсэн бол сүүлд шинээр орж ирсэн хүмүүс мэдгүй ч магадгүй. За уруулын харандаа бол ганцхан юм Clarins-ийн ийм гоё ягаан харандааг авч үлдсэн байгаа бэ. Энэ болохоор өштэй 0.5 Roseberry гэсэн өнгөтэй. Ийм гоё тод өнгөтэй харандаа байгаа шүү. Та нар Clarins орвол бас туршиж үзээрэй. Тэгээд бальзамны маань таган байхгүй болсон. Харамсалтай. Ийм бальзам одоо дуусах төгсөж байгаа учраас нэгэнд хэрэглээд дуусгая гэж бодоод үлдээсэн байгаа. Энэ болохоор бас Clarins-ийн. За 12 мл маш шуддаг бальзам байна. Цаашлаад 2 сармусны бодог үлдээсэн. Хоёулаа тестер жижиг учраас хэрэглэж дуусгах хэрэгтэй. Удахгүй бас дуусгах гэж байгаа хөмсгөнийхөө ийм бэхжүүлэгч гелийг бас үлдээсэн байгаа. Энэ гел болохоор ноднон нилээн алин дээр үед авсан энэ 7.6 мл-тэй мөртлөө маш хууддаг. За цаашлаад хөмсгөний бүтээгдэхүүн ярьсан учраас ийм хоёр харандааны талаар хальт ярив. Нэг нь бол Clarins арай энэ бүр дуусж байгаа нь арай тод борно. Браун гэсэн өнгө байгаа. Энэ болохоор Еврашигийн арай бүтгэн. Хоёулаа маш сайн харандаа, маш сайн тогтцод сайтай. Энэ болохоор Евраши. Энэ болохоор Clarins. Маш сайн харандаанууд байгаа. Одоо дуусгаар нь тусаад аль нэг нь нэмж авна. За хөмсөг ингэ болцсон. Тэгээд уруул дээр бол хоёр өнгөлөгч авч хурцсарсан. Нэг нь юм масл уруул хагарахаас сэргийлдэг. Тэгээд нөгөөх нь болохоор миний саяхан авсан ийм маслаа бас мөнгөгүй. Энэ бол уруул хагарахаас сэргийлдэг юм. За ийм л бүтээгдэхүүнүүд авч үлдлээ. Өнөртэй усны хувьд гэвэл нэг юм Clarins-ийн зүгээр спрей. Нэг нь болохоор юм Gucci Bloom-ийн тестер авч үлдсэн. Тэгэхээр нэг өнөртэй ус хэрэглэхгүй өмнө нь үзчихсэн хүмүүс бол мэдчихэж байгаа. За ерөөсөө ингээл болоо. За энээр нэмээд хайрцаг бол
Газар өнгөлөгч байгаа миний. Газар өнгөлөгч ерөнхийдөө нэг ийм гоё өнгөтэй газар өнгөлөгч дотор ийм хөрхөн шодогтой борж байгаас аль нүд 1-5 сар давсаад ордолт дуусаагүй. Гарц жоохон муутай. Өдөр тутмын бодолт хийхэд бол боломжийн ийм хөрхөн толтой бас газар өнгөлөгч. Тэгээд Флорансын 2 жижиг тэн авч үлдсэн байгаа. Энэ болохоор нэг нь Ivory 09 Ivory гэсэн өнгө нь энэ байна. Нөгөөх нь болохоор 05 Pink гэсэн өнгө байгаа. Silver Pink. Энэ болохоор жоохон хагарцсан. Цэвэрлэгийн ясны үр дүнд багснуудаа маш сайн угааж авсан. Ерөнхийдөө 7 хоногийн бүтэнсэний орой болгон угаахыг хичээдэг. Тэгээд энэ цагаан багс үлрээс ингэж угаагаад энэ. Тэгэхээр та хүмүүс багсаа юугаар угааж ийн хуваалцаарай. Тэгээд нэг юм борлон, 2 юм борлон бас угаасан маа. Airline Sunrise гэдэг юм. Пэлэд амар гоё өнгөтөөрөө. Одоо зүгээр тестлж харуулъя. Би өмнө нь хийжсэн бичлэг дээр бас тестлж харуулж байсан. Ийм гоё өнгөтэй. Ерөнхийдөө нэг гоёлын бодолт хийсэн ч болно, өдөр тутмын бодолт хийсэн ч болно. Ийм гоё өнгөтэй тань одоо. Ингээд болоо. Тэгээд энэ пилингээ хурааж байгаа. Одоо яад бол наргаж байгаа учраас нэг хэрэглэхгүй. Флорансын нэг юм уруулын бодог авч хоцорлоо. Бас яаж мэдгүй шүү дээ. Юмд явах бол болцоонд явах юм бол нөхөртөө. Тэгэхээр бүр юм час улаан биш юм жоохон цэнхэр улаан туяатай. Айгуу гоё уруулын бодог тогтцсон маш сайтай. Тэгээд Флорансын нөхцөлттэй арьсныг түрүүлсэнтэй нөхцөлттэй арьс буддаг юм бүтээгдэхүүн баг өнгөхгүй шахав. Энэ болсон дотор л ерөнхийдөө миний банк хэрэгэлдэггүй юмнууд байдаг. Энэ болохоор Флорансын тос серум эцгийн ямар зүйл авсан орч чийгшүүлдэг серумын энд мишигийн нэг юм чийгшүүлэх тос бас байгаа. Энд нэг юм ласун. Тэгээд миний зөвхний тос Айзенберг. Дандаа энд хүүхдийн бүтээгдэхүүнүүд байгаа. Хүүхдийн тос, спрей гэх мэт. Энд орлохоор маань нөхрийн өнөртэй ус. Тэгээд дезодорант нь энэ юм усны эрзэнүүд. Энд болохоор миний дандаа бижутерүүд байгаа. За энд болохоор шүдний сойснуудаа бисээ ариутгаад 5 минут саадтай усанд буцлагсан. Энд болохоор оо байна. Цаашлаад сам. Энд дандаа жижиг хааж хумс авдаг бүтээгдэхүүнүүд. Энд болохоор бас усны эрзэн ор зур юмнууд байгаа. За энэ хавныг импремний цэвэрлэгээ хийсний бас нэг үр дүн. Тэгэхээр энд дандаа хэрэгэлдэггүй өөртөө хэрэггүй эсвэл надад тохирохгүй өнгөн тохирохгүй байгаа бүтээгдэхүүнүүдийг энд ялгаад хийсэн байгаа. Энд 10 төрлийн бүтээгдэхүүн байгаа. Энийг Facebook группийнхаа 2 охинд явуулж хуруулсан. Тэгэхээр энэ талаар маргааш бас хариу өгөх хэрэгтэй байгаа бэ. Тэгээд энэ хайрцаг дотор болохоор ийм үсээ тайрдаг зориулалтыг хайж сурмуусны дэрвэлгэгч харандаа үзүүлэгч эднэрийг бас сая угаагаад ариутгаад содтой лимон тоосоор ариутгаад хатааж байна. Эсгээр бол миний альчуур өдөрт өнжөөд нэг сольдог байгаа нүүрний альчуур. Энэ болохоор маск арчиж авдаг альчуур. Тэгээд энэ болохоор скраб хийдэг альчуур. Иймэр зүй. Энэ болохоор антицеллюлит хийдэг үр дүн маань энэ байна. Яг үлбэнд маш олон бүтээгдэхүүн дууссан, эсвэл хугацаанд дууссан, бүр хэрэглэхгүй байгаа юм шойдаг энэ дээр хаяхаар шидэд энд гаргаж хайсан байгаа. Тэгээд энд ийм 2 багс бас хайж байгаа. Хуучраад муухай болсон. Нэг юм сармус дээр үйлгч, сармус тастаад байгаа учраас бас хайж байгаа. Тэгээд ийм хідэн дууссан, байнга хэрэглэдэг учраас байж байгаа л ийм цугларчдаг. Флорансын чигшүүлэх маскны хайрцагнууд байгаа. Эднэрийг бас хайж байгаа. Тэгээд ийм хумсны уг нь Орлингийн айгүй сайн хумс бөхчүүлэгч байсан.
Энийг бас тал нь үлдээ төтөрөөд мөх болсон учраас хайж байгаа. Манай бүхний хүүчин шүдний сойз бас хайж байна. Эний боржогийн лайнер бас хайж байгаа. Ийм хумсны бут хайж байгаа. Иймэрхүү юмнуудыг хөөжмөдөг хайж байгаа. Тэгээд ийм борлоонч юм уу те. Ерөнхийдөө ийм хэрэггүй тестрүүд байна маки. Хоёр ширхэг. Ерөнхийдөө ингээл болоо. Тэгээд өнөөдөр ийм товчхон дүү бичлэг хийлээ. Та бүхэн хэрэг асуух зүйл гарсан бол дор комент хэсэгт үлдээжээрэй, би тусад нь хариулаад явъя. Зөвлөгээний үр дүнийг иймэрхүү бичлэг үзэн та бүхэндээ маш их баярлалаа. Тун удахгүй дараагийн бичлэгээр эргээд уулзцай баяр таа.